За энэ бичлэг үзэж байгаа танд өнөөдрийн мэндийг хүргэе. Яаж мэдлүүл зүгээр вэ? За сайн байна уу? Подкастыг сонсож байгаа тухайн цаг мөчийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ 7 хоногт хүний эрхийн зөрчилтэй холбоотой ямар үйл явдлууд болж өнгөрвөө? Бид нар яагаад энэ асуудал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юм бэ? Аль өнцгөөс нь энэ асуудлыг харах хэрэгтэй юм бэ гэдэг асуудлаар за яг одоо подкастаа өргөж байна. Энэ 7 хоногийн эхэнд буюу энэ сарын 24-ний өдөр Төв аймагт ой 6 сартай хүүхдийг зодоод гудамжинд гаргаж хайсан. Улмаар тухайн хүүхэд нь нас орсон байна гэдэг аимшигтай гарчигтай мэдээ. Нэгэн сайт дээр нийтлэгдлээ. Сайн мэдээ нь тухайн хүүхэд нас ураагүй. Тухайн сайт мэдээллийг одоо бусдаас төрүүлж нийтлэх гэсэн энэ шуналдаа автаад мэдээлэлээ нэгтлаагүй ийм асуудал боллоо. Асуудлын талаар хэлэхэд Төв аймагт байдаг 20 гаруй одоо настай залуу гэр бүл байна. Ингээд тухайн өдөр бол ээж нь эмнэлэгт ажилладаг, улаан бүсэд ажиллаж байсан. Аав нь бол ингээд хот руу ажиллаар явцсан. Ингээд хүүхдээ хамаатныхаа хүнд найдаад үлдээжээ. Гэтэл тухайн 40 гаруй насны эрэгтэй өдрийн цагаар хүүхэд харж байсан газраа архитан найзыгаа дуудаад бас хамт ингээд арх уугаад өдрийн 14 цагт цагдаа тухайн хүний цуснд спиртийн хэмжээг нь үзэхэд 380% одоо согтолттой гарсан байна. Тэрийг нь бол маш их арх уусан. Бараг тасарсан байна гэсэн. Тэгээд дараа нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ тухайн хүн юу болсныг санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн байна. Энэ хүн яасан бэ гэхээр тухайн хүүхэд уйлаад харна хүүхдийг барьж авч шидсэн. Ингээ улмаар хүүхэд гэрээс гараад хар өвлийн хүүтэнд ой 6 сартай хүүхэд гадуур хувцсчгүйгээр гэрээс гараад ингээд явсан ийм ингээд маш харамсалтай явдал болжээ. Энэ хар хүүтэнд хүүхдийн гар хүл хайрагдаад хөлдсөн тэгээд зүйлээдийн гэмтэлтэй ингээд ийм одоо бэрчсэн байна. Тэгээд цагдаагийн байгууллагаас бол хэргийг ингээд аль хэдийн харалтаа аваад шалгаад ингээд ажиллаж байгаа. Энэ асуудлаар нэгэн ингээд сайтад бас тухайн хүүхдийг хамгийн анх ингээд олж хараад тэгээд цагдаад одоо ингээд тухайн асуудлыг мэдээлсэн иргэн болгоос ярилцлаа гэсэн байлээ. Энэ иргэний хувьд бол нэг эрэгтэй хүүхдийг гудамжинд гаргаж хайхыг харсан гэж ярилцлагандаа хэлсэн байна. Энэ асуудалтай холбоотойгоор хэд хэдэн зүйлийг бид нэр ойлгомоор юм шиг санагдлаа. Тэгэхээр нэгт нь 24-ний өдөр гэдэг бол даваа гарагт. Ажлын 7 хоногийн эхний өдөр шүү дээ. Тэгээд нэгд өдөр өдрийн одоо 2-3 цагийн үед тасрах хэмжээний согтолттой архиугаа сууж ийна гэдэг монголчуудын хувьд архитай холбоотой асуудал үнэхээр одоо ингээд аюултай хэмжээнд хүрчээ. Архиндаа бараг живж байна. Тэгэхээр энэ асуудал дээр анхаарахгүй бол үнэхээр болохоо болцсон одоо хэцүү байна. Хоёр дэх юм бол ингээд энээс ч улбалаад гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн одоо энэ янз бүрийн одоо байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа, амнасаа алдаж байгаа. Энэ одоо зүйлсийн шалтгаан, суурь шалтгаан бас болоод байна. Хоёр дэх юм бол цар тахлын үед эмч эмнэлгийн ажилтнууд бол чадгаараа одоо маш сайн ажиллаж байгаа. Өөрөөсөө халдвар авсан ирнэ. Улаан бүсэд эмчилгээ хийлээ зүгээр хэвтэхгүй эмчилгээгээ хийх хажуугаар улаан бүсэд өвдсөн хүмүүсээ эмчлээд ингэж байж байгаа эмч цэвэрлэгч нар зөндөө байна. Ингэж ажиллаж байгаа энэ залуу гэр бүлийг яг энэ хүүхдэд тохиолдсон явдал дээр бол буруутгах ямар ч арга байхгүй. Гэтэл яг энэ мэдээллийн хойноос ээж аав нь юу юугаа хийжсэн юм бэ? Яагаад хүүхдээ ингэсэн гэдэг ийм буруутгалуудыг одоо маш их сэтгэлээр хүмүүс бас илэрхийлсэн харагдана лээ. Гэтэл эргээд яг юм хүчирхийлэлтэй холбоотой асуудал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал, хүүхдтэй холбоотой асуудал төр эцэг эхийг нь бид нар буруутгахдаа давхар тухайн үйл явдалд хохирогч болоод байгаа бас сэтгэл зүгээр ингээ хохирцсан байгаа хүмүүсийг давхар хохирогоод байх вэ гэдэг дээр бас эргээд анхаарч явах хэрэгтэй юм лээ. Хүүхд хүчирхийлэлд өртөж байгаа янз бүрийн одоо энэ асуудлууд дээр том зургаар нь харах юм бол эдийн засаг ядууралтай бүр ингээ салшгүй холбоотой. Гэхдээ биднэрт яг энэ асуудал дээр ажиллах бүтэц байна. Хүүхд хамгааллын гэр бүлийн хүчирхийлэл одоо энэ асуудал тохиолдсон үед ажиллах хамтарсан баг байна. Гэр бүл хүүхд залуучуудын газрын сэтгэл зүйч болон мэрэгчлэнүүд байна. Эдгээр хүмүүсийг ажиллаач зөв хандлагатай ажиллаа хийгээч гэж шаарддаг баймирана. Энэ байгууллагын миний мэдж байгаагаар төсөв нь бол одоо ингээд жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэхдээ яг энэ шилэн дансанд ирэх ингээд тайлан мэдээллийг нь харахаар сургалт ингээд цаас хэвлэхэд маш их хэмжээний мөнгө зарцуулдаг. Жишээлх юм бол энэ ой 6 сартай хүүхдийн асуудал дээр тухайн
гэр бүл хүүхдүүд залуучуудын тухайн гэр бүл хүүхд залуучуудын газраас яаж ажиллаж байна вэ? Хамтарсан баг ажиллаж байна уу өнтер гэд мэдээлэл бэлтгэхээр за яг энэ цахим орчинд нөгөө нэг ямар одоо их сурвалжаас нийтлэгдсэн тодорхойгүй мэдээлэл аваад бухимдаад байдаг хүмүүстэй адилханаар хандаад байгаа байхгүй. Энэ жишээн дээр за өглөө хүүхэд насварсан гэдэг худал мэдээлэл хэвлэлийнхэн гаргасан. Хэвлэлийнхэн гаргасан. Тэгээ та нарыг бол ямар гэдгийг чи мэдээлэл өгөхгүй гэд ингээ уурлаа зүрлээ. Сэтгүүлч за тодорхой хэмжээний тухайн асуудлыг чухал гэж авч үзээд тэгээд одоо сэрэмжлүүлэх үүднээс те энэ асуудал дахиж үүсэхгүй байгаасаа гэдэг үүднээс мэдээлэл бэлтгэх гэдэг байгаа шүү дээ. Гэтэл тэрийг ойлгохгүй те сэтгүүлч болгон эсвэл одоо нөгөө нэг редакц болгон хандлал авахын тулд одоо гэр бүлийн хүчирхийлэл одоо амиа орлолт ч юм уу те тийм мэдээллийг нийтэлдэг байхгүй. Яг үүндээ бид нар яагаад энэ асуудалд анхаарат байна вэ гэхээр дахиад ийм асуудал битээ гараас. Тэгээ жишээлбэл энэ асуудал дээр одоо ингээд архинаас улбаатаар тэр хүн юу болсныг санахгүй болтлоо арх угаад хүүхдийг зодож штэ ой 6 сартай хүүхдийг. Тэг ингээ асуудал ингээ байгаа зү. Тэг энийг ингээд ухаж тэг гаргаж ирээд хаана хин яаж анхаарал хандуулах хэрэгтэй байна вэ гэдэг дээр бид нар нэг ясандаа шүүглүүлэх хэрэгтэй байгаа байхгүй. Гэтэл төрийн байгууллагын ажилтнаа энийг ойлгохгүй байна гэдэг бол нэг ясандаа үнэхээр хандлагагүй бас боловсралгүй байна тий. Үнэхээр бас хэлгүй алдахгүй байхгүй. 3 настай хүүхэд хорон сууцны барилгын 7 давхраас лифтний хаалга нь эвдэрхий байсан болохоор тэр хаалгаар нь доошоо унаад нас орсон юм харамсалтай явдал боллоо. Тэгээд 2019 оноос хойш 4 жилийн хугацаанд тэр байрны лифт бол ингээд ажиллахгүй байсан. Тэгээд сууц өмчлөгчдийн холбооч тэр лифтний хаалган дээр энэ бол ингээ аюултай шүү. Унахаас сэрэмжлээрэ гэсэн бичээг наагаагүй тэмдэглэгээ наагаагүй. Тэгээд тэр байранд амьдардаг хүмүүс ч гэсэн тэр өрөөс анзаараагүй. Тэгсэн чинь нэг өглөө 2 хүүхдээ аваад гаргаж исэн. Хүний за нэг хүүхэд нь тэр эвдэрхий одоо байсан тоногноосоо мултарсан байсан лифтний хаалгыг налаад доошоо унаад амьсаа алдчихлаа. Тэгээ энэ мэт нөгөө нэг хайхрамжгүй сэтгэлгүй тэгээд бид нар өөрсдөө нөгөө энэ хүүхэд бэртэж гэмтэх орчин шүү гэж шаарддаггүй энэ хандлагаас болоод 3 настай хүүхэд ингээм амьсаа алдчихлаа. Үнэхээр харамсалтай. За өмнө нь бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Тоглоомын нөгөө хөл бөмбөгийн одоо талбай хаалганы хөндлөвч төмөр эвдэрхий байсан. Тэгээд тийм тоглож исэн хүүхэд хөндлөвч төмөр толгой дээр нь унаад газар дээр нь нас орсон. За ингээ эмээ сан руу бас орохгоо зүгээр хаалга татсан чинь дээр нь нөгөө цахилгааны утас тохоотой байж байгаа тогн цахиулаад бас бага насны хүүхэд амиа алдчихсан. Ингээл нөгөө томчуудын хайхрамжгүй байдлаас болоод хүүхэд эндээд байна. Тэгэхээр энэ дээр бид нэр ингээд иргэд өөрсдөө бас оролцоотой байх хэрэгтэй байна. Бид нар мэдээж төр засгаас хүүхд хамгааллын одоо бодлогоо боловсруул тэрэн дээр төсөө тавьгээд нэгэх нь зөв. Яг бол бид нар төрийг ингээд шаардаж тэндээс үр дүн хүсэж авах хэрэгтэй. Гэхдээ тэрний хажуугаар иргэд өөрсдөө ч гэсэн оролцоотой байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд энэ мэдчлэн зүгээр нэг эвдэрхий хаалганаас болоод хүүхд нас орно гэдэг бол үнэхээр байж болохгүй. Яг энэ мэдээллийг үзэж байгаа та ч гэсэн нэрээ манай энэ миний амьдарч байгаа иргэн тойронд тий хүүхэд эндхээр эсвэл хүүхэд бэртгээр юм эрсдэлтэй орчин байгаа юм биш үстэй. Тоглоомын талбайд ямар нэгэн байдлаар тоглоом эвдэрхий юм биш үстэй гэдэг дээр бас нэг бодож үзээд тэгээд тэрийг засах ч юм уу тий ямар нэгэн байдлаар иргэний оролцоогоо бас хангаарай. Тэгээд бас яг иймэрхүү асуудлууд төр санаа тавьдаг байгаарэ. Бэрхшээлтэй иргэд за асаргааны тэтгэмж авдаг эсвэл хүүхдээ асардаг хүмүүсгээд эдгээр иргэд сар болгон 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг байсан. Тэгээд цар тахлын үед эдгээр хүмүүс төрөөс дэмжлэг үзүүлээд энэ дээр нь 100 мянган төгрөгийг нэмээд олгосон. Гэтэл 2022 онд төсөв батлахдаа энэ 100 мянган төгрөгийн нэмэгдлийг нь хасцсан. За угтаа бол урт хугацаанд энэ одоо 188 мянган төгрөгийн тэтгэмжийг нь үнийн дүнгийн нэмэгдүүлэх шаардлагатай уг нь байгаад байна. Яагаад гэвэл юмны үн ямар аим нэмэгдэж байгаа лээ. Инфляц ямар байгаа лээ тий. Зүгээр л ингээд бидний өмнө нь 100 мянган төгрөг 200 мянган төгрөг цуглуулдаг байсан. Эсвэл сарын хүнсээ цуглуулдаг байсан мөнгө за хэд дахин одоо нэмэгдсэн. Гэтэл яг хөгжлийн бэрхшээлтэй өөрөө бие даагаад хатаглал гэрээсээ гараад нэг одоо очих байгаа газартаа очиж чадахгүй байгаа энэ хүмүүсийн энэ тэтгэмжийн мөнгийг одоо нэмэгдүүлээгүй эргээд тассан үнэхээр одоо харгас юм шийдвэр байсан. За азар он тусдал болохоор боллоо. Гэхдээ энэ дээр цаашдаа энэ мөнгийг
ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх хэрэгтэй гэж юу нь бол бас хараад байна. Одоо жишээлбэл энэ дөрөнд 10 хүн байлаа гэхэд харууланд нь гутал өглөө гэж бодъё л доо. Тэгвэл харууланд нь яг ижлэгийн хэмжээтэй 37 арцмарын гутал 10 хүнд өглөө. За тэгвэл энэ тэгш байтал. За харин энэ 10 хүн болгоных нь арцмаарт нь таарсан тий. За зарим нь 40, зарим нь 42, зарим нь 37, зарим нь 36 арцмаар гэдэг. Ийм гутал өгвөл энэ бол тэр хүн эрхээ тэг шийдэлж байна. Эрх тэгш байтал гэсэн үг. За яг үүнтэй адилхан агуулгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо энэ асуудал дээр хандах хэрэгтэй юм шиг санагдаад байгаамаа. Одоо тухайн нэг айлд нэг л хүн одоо хөгжлийн бэрхшээлтэй болох те хөдөлмөрийн чадвараа алдах гэх мэт ийм асуудал үүсгэр тэр айлын орлого нэгэсэндээ 2 дахин буурдаг. Тэр хүнийг дагаад ингээд нэг хүн одоо асрамжлах, халамжлах шаардлагатай болно те. Хэрвээ ганц би одоо аав ээж байх юм бол тухайн айлын одоо орлого нэгэсэндээ бараг зогсноо л гэсэн. Тэгээ ийм учраас тэгэд хөдөлмөр хий гэхээр одоо манад адаглал зам талбай ямар үлээ те. Тэгэхээр эдгээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр ялангуяа бүр онцгойлоод ингээ анхаарах хэрэгтэй. Тэгээ төрөөс одоо жишээлбэл адаглаад зам талбай тэ дид бүтц эдгээр хүмүүст ингээд ээлтэй зүгээр л зорчигт нь ядаж ингээд айтайхан замтай болчих тэ. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд одоо ердийн сургуульд тэ эрүүл хүүхдүүдтэй ингээ хамт сурахт нь багшаар хангах эсвэл ядаж нөө харааны бэрхшээлтэй хүүхдээ бол брайл үсгтээ ном хэвлээд өгөх гэх мэт ийм асуудлууд ингээд асуудлуудыг шийдэх юм зайлшгүй ингээ шаардлагатай байгаад байгаа. Тэгэхээр одоо төрөөс гаргаж байгаа шийдвэр болгон за иргэдийн одоо эрхийг тэгш байдлаар хангасан байна уу үгүй юу гэдэг дээр бид нар маш сайн анхаарч хэрвээ ямар нэгэн байдлаар аль нэг бүлгийн эрх нь ингээд зөрчигдөөд байвал за энэ дээр ингээд энийг ингэж болохгүй энийг зөрчмөөргүй байна. Хүн болгон ингээд эрхээ тэг шийдлэх хэрэгтэй гэдэг юм аа. Заавал шаардаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр би одоо ингээд эрүүл сарвал байж хаад маргааш ямар нэгэн байдлаар ингээд хөдөлмөрийн чадвараа одоо алдахыг үгүйсэхгүй шүү дээ. Гэтэл би заавал тийм асуудалд орсон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж дуугарах шаардлагагүй. Одоо ч гэсэн ингээд бид нэг орчинд тий ингээ амьдарч байгаа учраас эдгээр хүмүүсийн эрхийг ч гэсэн хангах хэрэгтэй гэдэг дээр хүн болгоо ингээ дуугарч авах хэрэгтэй. Хүн болгоо дуугарч байгаасай гэж хүсэж байна. За миний хувьд сэтгүүлч мэргэжилтэй. Тийм учраас 7 хоног болгон тухайн 7 хоногт хүний эрхтэй холбоотой хүний эрх юу нь яг ямар асуудлаас олж яагаад зөрчигдөөд байна. Тэгээ бид нар яагаад энд анхаарах хэрэгтэй байна вэ гэдэг дээр хэд хэдэн асуудлуудыг онцолж аваад ингээд видео бичлэг хийж байгаа. Тэгээ таалагдах юм бол та бүхэн бас видеонд ор сэтгэлдээ илэрхийлээрэй. Яг ямар асуудлыг бас бид нар илүүтэй ярих хэрэгтэй байна гэдэг дээр сан сэтгэлдээ илэрхийлээрэй. За бичлэгийн түрээд өндөрлж байна. Баяр таа.